Сайн байцгаана уу хүмүүс ээ. Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа монгол хэлний хичээлээ хийцгээе. Бүгдээрээ дэвтрээ дэлгээд өнөөдрийн он сар өдрөө бичээрэй. 12 сарын 8. Өнөөдөр бид юу болохыг төсөөлж даалдвартахыг мэдцгээе хичээлээ үргэлжлүүлэн үздцгээе. Одоо бүгдээрээ нэгэн таавар таацгаая. Алтан өндөг агаараар өнхөрнө. Тэр юу вэ? Бүгдээрээ дотроо бодоорой хүмүүс ээ. Багш нь энэ тааврын бүх бүрийг таамаглан төсөөлье. За алтан өндөг. Алт гэдэг маань шар өнгөтэй зүйл байдаг шүү дээ хүмүүс ээ. Өндөг гэхээр дугуй хэлбэртэй зүйл. Агаараар өнхөрдөг гэхээр тэнгэрт байдаг гэсэн үг. Тэндээ бас хөдөлдөг зүйл байна. За тэгвэл энэ зүйл маань нар байх нь хүмүүс ээ. За та бүхэн тааврыг тааж чадсан гэдэгт багш нь итгэлтэй байна. За бүх хүмүүстээ баяр хүргэе. Өнөөдөр бидний үзэх хичээл маань сая энэ тааврыг таахта таамагласан шиг унших үлгэрийнхээ баатруудын хэлсэн үгсийг таамаглан бичиж уншина бүгдээрээ. Бүгдээрээ 3 тааварчин Монгол ардын үлгэрийг хамтдаа уншицгаая. Уншихдаа бүгдээрээ үлгэрийн үйл явдлыг таамаглан уншин шүү хүмүүстээ. Урд ботхтой ганц ингэтэй 3 өнчин хүүхэд байжээ. Ингэний сүг 3 хүүхэд ууж, ботхон ихийгээ хөхөж амьдардаг байв. Нэгэн өдөр ингэн бичээрт гараад эргэж ирсэнгүй. 3 өдөр хүлээсэн боловч ирсэнгүй. 3 дахь өдөр нь болоход ботхон харангадах шахаж, баг дүүн сүүн ихэж уйлж гинэ. Ах トゥ хоёр хоорондоо зөвлөөд ингээ олж ирэхээр болж эрх танхил баг дүүгээ ботхон дээрээ суулгаад жаахан идэх юмаа боож баглаад аян замд гарч гинэ. 3 хүүхэд ингээ ирж явсаар нэгэн ноёнод очтол тэдний гадна ингэн уяатай байж гин. Тэгээд ноёноос ингээ авъя гэвэл энэ ингийг чононд бариулах гэж байхад нь манай тэмээчин олжээ. Та нарын тэмээ мөн бишийг мэдэхгүй. Та нар таавар таахта хэрвээ гэвэл тэд бид таахтаа л таадаг гэв. Тэгэхэд ноён за би та нараар юм таалгана. Таахгүй бол энэ тэмээ та нарыг биш гэж үзэн шүү гэжээ. Та нар гэрээс гарч байх тун гэд ноён 3 аяганд юм хийж хөмрүүлж тавиад одоо ороод ир гэв. Тэднийг орж ирсэнд хаан асуусан нь хамгийн дээд талын аяганд юу байна вэ гэсэнд эхлээ том ах нь дараа нь дунд ах нь хариулжээ. Ингээд хамгийн сүүл баг дүүн бүх бүрхий бөгөөд шав шар өнгөтэй юм бол болжмрын өндөг бизээ гэлээ. Ноён аягыг аваад харуулбал үнэхээр болжмрын өндөг байлаа. Хүүхдүүдээ том ах, дунд ах хоёр нь юу гэж хэлсэн бэ? Таамаглалаа дэвтэртээ бичээрэй. Таамаглахдаа баг дүүгийн хариулсан хариултыг сайтар бодоорой хүүхдүүдээ. За бүгдээрээ тааруулж харъя. Том ах нь бүх бүрхий юм байна гэв. Дунд ах нь шав шар өнгөтэй юм байна гэв. Ингээд баг дүүн бүх бүрхий бөгөөд шав шар өнгөтэй юм бол болжмрын өндөг бизээ гэж хариулсан байх нэ. За одоо дунд аяганд юу байна вэ гэж ноён асуухад том ах нь ов улаан юм байна гэв. Дунд ах нь ав амттай юм байна гэлээ. Баг дүүн
гээд бас л тааччихжээ. Хүүхдүүдээ баг дүү нь юу гэж хэлсэн бэ? Таамаглан бичээрэй. За сүүлийн аяган тэгвэл ямар юм байна гэж ноён асуусанд том ах нь дүүрэг хэлбэртэй юм байна гэхэд дунд ах нь дундаа дөрвөлжин нүхтэй юм байна гэсэнд баг дүү нь гээд гурван аяган дотор байгааг бүгдийг нь таачжээ. Хүүхдүүдээ баг дүү нь юу гэж хэлсэн бэ? Өөрсдөө таамаглан дэвтэртээ бичээрэй. Тэгэхэд нь ноён гурван хөвгүүний эрдмийг биширч, хонь төхөөрч, айргаар дайлж, тусгай гэр бариулан найр наадам хийв. Хөвгүүд айраг ч айраг юм аа. Хүний цустай холилдсон айраг байна. Мах нь мах юм. Нохой мах хамтагдаж байна. Ноён ч ноён юм. Ядуу бидний төрөл бололтой хэмээн ярилцаж байна гинэ. Үүнийг зарц сонсоод ноёндоо ирж хэлэхэд ноён уурлаж бас их гайхаж гинэ. Ууралсан ноён хончин дээрээ очиж чи надад нохой мах өгвөө гэхэд хончин юу гэж хэлсэн бэ хүүхдүүдээ? Ноён адуучин дээр очиод чи надад айргийн оронд хүний цус өгвөө гэсэнд адуучин юу гэж хэлсэн бэ? Өөрсдөө таамаглан бичээрэй. Ноён гэртээ ирээд эхээсээ асуусан нь бидний төрөл садан хаана байдаг юм бэ гэлээ. Ноёны их юу гэж хэлсэн бэ хүүхдүүдээ? Өөрсдийн таамаглалаа дэвтэртээ бичээрэй. Ноён гурван хүүхдийн энгийг буцаан өгч, эд хөрөнгө, адуу мал бэлэглэж, ахан дүүсээ олсны найр наадам хийж амар сайхан жаргажээ. За хүүхдүүдээ өнөөдрийн гэрийн даалгаварт 1-р ажил маань асуултад тохирох хариултыг олж ичээрэй. Багш нь энд 4 асуултыг бичсэн байгаа. Хой талд нь эдгээр 4 асуултанд хариулагдах 4 хариултыг мөн бичсэн байгаа. Ингээд асуултад тохирох хариултыг олж бичээд өөрсдийн таамаглан бичсэн таамаглалтайгаа харьцуулан хараарай. 2-р дасгал үлгэрийн үйл явдалтай холбоотой 2 асуултыг зохион бичээрэй. 3-р дасгал дараах үгсээр холбоо бүтээж өгүүлбэр зохиогоорой. Ингээд мөн үлгэрээ уншаарай хүүхдүүдээ. За ингээд баяртай хүүхдүүдээ дараагийн хичээл хүртэл баяртай амжилт